Сансрын уудамд бид зүгээр нэг гэрэл, зүгээр нэг бит хайгаагүй. Бид хэвийн бус үзэгдлийг хайж ирсэн. 3 Атлас бол од хоорондын орон зайгаас ирсэн объект. Тэр сүлт очиг авирлаагүй, чулуушигч байгаагүй. Тэр дотоодын нэрийг ялгаруулж, тогтвортой эргэж, санаатай мэд замналаа засаж байв. Эрдэмтэд математик, суурь мэдээлэл, хүн төрөлхтний энгийн дүрслэлээр радио дохио илгээхэд 72 цагийн дараа хариу ирсэн. Энэ нь цөөрэ биш, идэвхгүй ойлтч биш. Дохио боловсруулагдаж, яг тооцоолсон хугацаанд буцаж ирсэн. Хэрэг энэ объект хариулж чадсан бол хэн хүлээн авч байна вэ? Хэрэг ажиглаж байгаа бол биднийг юугаар үнэлж байна вэ? Бид үнэхээр ганцаараа биш гэж юу? Энэ асуултын хариуг шинжлэх ухааны баримтад тулгуурлан мэдхийг хүсвэл бүтэн бичлэгийг манай YouTube сувгаас үзээрэй.